За ерөн зүгээр нэг ийм юмыг манай ажлын хэсэг анхаармаар юм билээ. Яг тусгай зөвшөөрлөг өгдөг хүнээс илүү тэр тусгай зөвшөөрлийг бүрдүүлэх материалууд чи өөрөө хүмүүс их зовж байгаа. Гоёг дараа энийг одоо хэдээс хуульдаа тусгаж өгмөр байна. Чинь одоо надад иргэдээс ирсэн хамгийн их том гомдлууд юун дээр байна гэхлээр ингэж ярьж байгаа. За жишээ нь 8 нэрийн бараач юм уу янз бүрийн ресторан, цайны газар ажиллах гэхлээр тэр эрүүл мэндийн газраас, хүнс хөдөө аж ахуйн газраас ажлын байрны дүгнэлт гэж нэг айхтар юм авдаг гинэ. Ажлын байрны дүгнэлтийг авахын тулд тэр ганцхан байцаагчийг маш удаан хүлээдэг юм байна. Маш удаан хүлээдэг, цаг завыг харддаг, 30 хоног хүлээдэг, 14 хоног хүлээдэг. Тэр хүн машинаар очиж авдаг, буцаагаад хүргэж өгдөг. Ийм их тэм нөгөө нэг тусгай зөвшөөрлөөс илүү түүнийг бүрдүүлэх материалын жагсаалт гэж аимшигтай хүн сортол байна. Энийг яах юм бэ? Энэ асуудлыг нэг тийш нь болгохгүй бол одоо жишээн дээр архины зөвшөөрөл авахд галын аюулгүй байдлын дүгнэлт, ажлын байрны дүгнэлт, дүрс бичлэгийн тодорхойлолт гэх мэт материалыг бүрдүүлэх гэж 3-аас 4 сар болдог гэж байна. Тэгэхээр энэ юмнуудыг хэдүүлээ нэг захимжуулж шийдэхгүй бол иргэдийн асуудал шийдэхгүй юм байлээ. Зөвхөн тусгай зөвшөөрөл өгдөг хүн рүү бид нар онилоод байдаг. Гэтэл тэр материалыг бүрдүүлэхэд оролцдог албан тушаалтны асуудлыг бид нар огт ярихгүй байна. Энийг одоо энэ хуульд оруулж өгөөч гэж. За хоёрдугаарт нь би байнга орон дээрсэн энэ зөвхөн тусгай зөвшөөрөл өгдөг. Тэгээд хямдгүй энэ 2-3 байгууллагын асуудлыг энэ хуулийн хүрээд нэг тийш нь болгол яасан. Тэр усны зохицуулахаараа гэж орон сууцны конторын зөвшөөрөл өгдөг. Тэгээд ус алдах, бохир алдах ийм асуудал үүсвэл тэр байгууллага огт оролцдог. Нийслэл дүүргийн захидаргын хамгаалын газар, хотын ерөнхий менежер гэдэг улсууд аваарын байдалд очиж ажилдаг. Нөгөө конторын сайн муу ажиллаж байгааг тэр нийслэл дүүрэг дүгнэх эрх байхгүй. Ганцхан тэр тусгай зөвшөөрөл олгодог зөвхөн нэг юм цаасан дээрх шахуу байгууллага л дүгндэг. Тэд хизээж иргэдийн төлөө явдаг. Энэ усны зохицуулахаараа гэдэг байгууллага асуудлыг нэг тийш нь болгомоор байна. Хоёрдугаар эрчим хүчний зохицуулахаараа гэж энэ бид нар чи одоо эрчим хүчний хомсолтой байгаа иргэд эрчим хүчнээ өөрсдөө үйлдвэрлэе гэхлээр элдв хориг тавьдаг, элдв тусгай зөвшөөрлөөр саад хийдэг энэ байгууллагын асуудлыг нэг тийш болгохгүй юм уу? Зөвхөн одоо эрчим хүчний үн нэмэхээр гарч ирдэг. Бусд үед ингээд нам тайван алга болоод зөвхөн тусгай зөвшөөрлөө үйлдвэрлээд сууж яадаг ийм байгууллагын асуудлыг энэ хуулийн хүрээнд би одоо шийдэх саналыг тавьж байгаа. Ялангуяа тэр усны зохицуулахаараа гэж тэр бол нийслэл юм уу аймгийн харьяанд байх хэрэгтэй юм байл. Яг иргэдийн хажууд байх хэрэгтэй тэр байгууллага нь. Тэр хол суучаад зөвхөн зөвшөөрөл нь өгдөг асуудал болохоор огт оролцдоггүй юм байна. За энэ 3 асуудал дээр нэг хариулт амбаар энэ. Хоёрдугаарт нь хамгийн сүүлчийнх нь тэр барилгын яамныхан байвал энэ барилгын яамжийн хамгийн дөрөнд нөгөө бүх тусгай зөвшөөрлөөр мэргэжлийн холбоонд шилжүүлсэн. Тэрийг шилжүүлсээр хэдэн хүн албан тушаалаас чөлөөлөгдөж хэдэн оронтой хэмнэгдсэн бэ? Тэр юу н үр дүнтэй босноо юу? Эсвэл өшөө их хүндрэл учруулсан уу? Энийг барилгын яамныхныг хариулж өгөөч. Одоо жигтэйхэн шилжүүлсэн гэсэн зарим хүмүүс энэ их муу болсон гэж ярьдаг. Зарим хүмүүс болохоор одоо энэ их гоё байгаа гэж ярьдаг. Энэ дэр барилгын яамныхныг тайлбар өгөөч. За ийм 4 асуулт байна. За усны хороо бол одоо юуны барилга бот байгуулалт яамны харьяа юм байна. Тэгэхээр яг л нөгөө түрүү яриад байгаа шиг одоо бидний салбар гуйлуудтай энэ юмнуудыг шитгэж өгөх хэрэгтэй. Одоо жишээл усны хороог одоо орон нутгийн удирдлагын харьяа байна гэдгийг одоо салбар үйлдэл хийж өгөх хэрэгтэй гэсэн. За учрал хурлын дарга заяавал гишүүн бид 3 бол одоо энэ хуулийг санаачилж байна гэсэн үг. За санаачлаад улсын их хурл хилцэсгээ явуучих юм бол ажлын хэсэг байгуулагдаад юм гэсэн. Тэгэхээр таны хэлж байгаа агуулга хэрэгцээ шаардлагат бол тэр салбар үйлдэл шигтгэх асуудлыг ажлын хэсгийн түвшинд бол хийж болох гэж бодож байна. За ажлын байрны дүгнэлт болон баталгаажуулалтын асуудлыг зөвшөөрлийн хуулиар яаж зохицуулж байгаа вэ гэхээр нэгдүгürt бол яг ажлын 22 хоногийн дотор зөвшөөрлийг процессыг дуусгана гэдээ орсон байгаа гэсэн. Дуусгана гэдэг. За тэр дотроо тэр нөгөө бүрдүүлэн хангаж байгаа хэсэг гэдэг ажлын 5 өдрийн дотор за яг нөгөө баталгаажуулалт болон дүгнэлт гараад эцсийн зөвшөөрөл гаргалаа одоо яг тэр 10 хэдэн оны дотор хариун гарцсан байх хэвээр. Одоо яг хуулинд бол ингэж орсон байна. За жижиг дуун бизнес эрхлэх одоо ярьж байгаа энэ дэлгүүр мэлгүүр эрсдэл багтаа үйл ажиллагаа боловч энэ тэндээс асар олон дүнгэлт авдаг юмнуудыг халахын тулд л одоо энэ мэдгэл гэдэг томьёог оруулж ирж байгаа. За мэдгэлээ явууллаа үйл ажиллагаа эхлүүлчихье.
За тэгээд тэр мэддэгдэл явууснаас хойш тэр баталгаажуулалт хийдэг байгууллагууд нь хойноос нөхөж ирээд баталгаажуулалтаа хийн гэсэн. Одоо тэр ажлын байрны дүгнэлтээ өөрөө ирээд гаргана гэсэн. Тэгэхээр тэн дээр бол одоо үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ тэдний хүлээхгүйгээр шууд эхлэх боломжийг олгож байгаагаар ялгаатай. За ер нь мэргэжлийн холбоотой асуулаа. Тэгээд энэ бол 2022 онд бол эрхийг нээж өгсөн. Яг жагсаалтан дээр бол ер нь тусгай зөвшөөрлийн нэр за хэн олох уу гэдэг нь орцсон ба. Одоо эрх бүхий байгууллагууд нь л орцсон ба. Гэхдээ эрх бүхий байгууллага нь гэрээгээр аль нэг мэргэжлийн холбоод шилжүүлж өгөх асуудал нь нээлттэй болсон ба. За одоо барилгын асцаац бол одоо барилгын холбоотой зөвшөөрлөд өгдөг. Гэхдээ яагаад шууд тэр асцаацт нь өгдөггүй шалтгаан нь юу вэ гэхээр бас тодорхой хэмжээнд эн чинь бас циклээрээ солигддог явдаг байх хэвээр. Тэгвэл зарим манай мэргэжлийн холбоод бол бас хүн сурал гарах асуудлууд бас гарсан. Яг одоо ингээд хянал шалгалт хийгээд явж байгаа. Тийм учраас яг тэр салбарын яам дээр нь зөвшөөрөл нь олгох эрхийг өгөөд тэгээ яам нь мэргэжлийн холбоогоор хийх үү, аль мэргэжлийн холбоогоор хийх үү гэдэг нь бол эрхийг нээгээд өгсөн байгаа гэсэн. Улсын их хурлын даргын засаглал хариуцсан зөвлөх тэнгис мэргэжлийн холбоотой асуултанд хариулъя. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль гээд 2022 24 оны 4 сард батлагдаад бол 6 сарнаас хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ тухайн үеийн хуулийн зохицуулалтаар улсын дээд шүүхэд улс төрийн намтай адилхан зохицуулалтаар мэргэжлийн нэгдсэн холбоотыг бүртгэе гэж одоо хуульд тусгаж батлагдсан боловч улсын дээд шүүх бол дараа нь үүн дээр бол бүртгэх боломжгүй байна гэдэг үндсэн хуулийн цэцэд хүртэл хандах хэмжээний асуудал үүсээд үндсэндээ бол энэ хуулийг үйлчлэл ингээд зогссон байж байгаа. Энэ асуудлыг шийдэхгүй болохоор нөгөө засгийн газар улсын их хурлаас баримталж байгаа олон реформууд төрийн чиглэлийг мэргэжлийн нэгдсэн холбоотод шилжүүлэхийг олон айлууд зогсоод магадгүй зөвшөөрлийн тухай хуулийн энэ тодорхой яригадаад байгаа асуудлуудаас хүндрэл үүсэж байгаа. Тэгэхээр мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг улсын бүртгэлийн ерөнхий газарт бол шилжүүлэхээр энэ хуулийн төсөлд бол дагалдаж оруулсан байж байгаа. За улсын бүртгэлийн ерөнхий газар бүртгүүлнэ гэдэг нь цаана түрүүнд дурдсан энэ мэргэжлийн нэгдсэн холбоотын шаардлагыг бас хянаж бүртгүүлэхээр тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл зүгээр нэг холбоодуудыг мэргэжлийн нэгдсэн холбоогоор бүртгэхгүй уг хууль заасан тухайн салбарын одоо байгаа мэргэжлэнүүд, аж ахуйн нэгжүүдийн зах зээлийн болон тооны олонх аль нэг нь одоо хангасан байдлаар мэргэжлийн нэгдсэн холбоог монополи эсрэг газрын дүгнэлтээр баталгаажуулж бүртгэнэ. Тэгэхээр аль нэг хүний карманы аль нэг юуны гэдэг юм холбоодод байхгүй бүгдээрээ нэгдэж нэгдсэн холбоо болсны дараа бүртгэх учраас энэ зөвшөөрлийн хууль заас энэ олон асуудлуудаас шийдэгдэх байна. За улсын дээд шүүх бол үндсэн хуулийн цэцэд бол хүсэлт гаргасан. За хүсэлт гаргасан хүсэлтийн агуулга нь бол бид ингэж ойлгож байгаа нь улсын дээд шүүх бол өөрөө тийм бүртгэлийн газар бол байх ёстой юу гэдэг асуудлыг ярьсан байлээ. Тэгээд мөн одоо түүнтэй холбоотой ялангуяа тэр олон холбоод гарч байгаа маргаан үсгэж штэ. Нөгөө ийм холбоо манайх мэргэжлийн танайх мэргэжлийн босгоод ийм асуудлуудыг шийдвэрлэх юм нь одоо шүүхээр шийдвэрлүүлээд тэр маргаан үүссэн тохиолдолд эргээгээ тэр маргааных нь эцсийн хянан шийдвэрлэх газар нь улсын дээд шүүх өөрөө учраас бас дараа нь тухайн бүртгэлтэй холбоотой маргаан асуудал үүссэн үед бас шүүх тогтолцооны энэ асуудал нь өөрөө эргэж ингэж яах юм байж болцшгүй гэдэг юм юу гаргасан юм бэлээ. Тэрнээс биш мэргэжлийн нэгдсэн холбооч нь өөрөө нэмэгдсэн үртгийн албан татварын тухай хууль заасан эдийн засгийн үйл ажиллагааны салбар ангиллаар байгуулагдаж байгаа учраас тэрэн дотор бол тийм нарийн одоо оёдлын 1-2 хот байгуулалт барилгын сүсэлт яамны хэлцээний дарга Бацөрөг. За анх бол барилгын өвчин төв бол барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг бол хариуцж хэрэгжүүлж ирсэн. За магна яамнаас бол 2018 оноос эхлэж барилгын үндэсний ассоциац төрийн өмс байгууллагууд буюу одоо 8 төрийн өмс байгууллагын одоо түншлэлт бол тусгай зөвшөөрлөөр шилжүүлсэн байгаа. За тухайн үед бол барилгын өвчин төвдөр нэг цагийн үйл ажиллагаанд 10 гаруй хүн ажиллаж байсан. За өнөөдрийн байдлаар барилгын үндэсний ассоциац дээр 5 хүний бүрэлдэхүүнтэй нэг цагийн үйл ажиллагаа ажиллаж байна. За мөн одоо энэ ондоо бол манай салбар бол лайсенс сегмент рүү барилгын тусгай зөвшөөрлөө бол шилжүүлснээрээ бол ийм Монголитой бүрэн холбогдох ийм зохицуултуудад хийгдсэн байж байгаа. За мөн усны зохицуулах хороотой холбоотой нэмэлт бас тайлбар өгье гэж бодож байна. За усны зохицуулах хороо нь бол ус сангамж хариуцлага татваргын одоо холбогдох хууль тогтоомжийн хүрээнд бол ийм эрх үүрэгтэй бол ажиллаж байгаа байгууллага байгаа. За дэлхийн 128 улс оронд бол яг ийм чиг үүргийн аж ахуйн байгууллагууд бол үйл ажиллагаа явуулдаг. За энэ байгууллага нь бол мэдээж тусгай зөвшөөрөл олох чиг үүргээс гадна дахиад өөр чиг үүргүүд бас мөн давхар хэрэгжиж байгаа. За гэхдээ бол энэ тусгай зөвшөөрлөлтөй холбоотой асуудлын хүрээнд бол өнөөдөр яг зөвшөөрлийн хуулиар 14 зөвшөөрөл олгож байгаа юм билээ. За энэ зөвшөөрлүүдийн тоог бол багасгах бас боломжууд бол байгаа гэж харж байгаа. За
За, миний худлаа ярьж байна. Тэр усны зохицуулах хороонд чинь би одоо дүүргийн сэдэр байсан хүн орон сууцны конторууд дээр маш их гомдол гаргадаг. Тэгэд энэ конторуудын асуудлаар хариуцлага тооцооч гэж усны зохицуулах хороонд хамтахад огт хөдөлдөггүй тийм байгууллага байдаг байхгүй юу? Тэр контороо ерөөсөө араас нь явдагчгүй, хяналт тавьдагчгүй, шахаж шаарддагчгүй. Одоо жишээ нэг байгууллагын нэг орон сууцны хорооллын шугамыг солих ёстой конторын үйл ажиллагааг тэрийг солих шаардах эрх нь усны зохицуулах хороонд байгаа юм. Нийслэл дүрэг шаардахлаар тэр нөгөө лицензийн нийслэл өгдөг болохоор тэд нар чинь нийслэлтэй харьцахгүй байгаа юм л да. Тэр усны зохицуулах хороо бол тэрийг өгөх шаардлага байхгүй. Болдог бол нийслэл нь өөрөө тэр тусгай зөвшөөрөл нь өгөөд тэрнтэйгээ хариуцлага тооцохдог байхгүй бол иргэдээс тавьж байгаа шаардлага хүнд очдог бол нийслэлд очиж байгаа юм. Энэ шумаас олж өгөөч.